Өнөө шөнө хотод хүчтэй шуурга дэгдэх гэж байлаа. Манай гэр бүл сайн бэлдсэн байсан ч бидний санааг зовоож буй нэг зүйл байв. Ах маань үдээс хойш хүнс цуглуулахаар дэлгүүр явсан ч одоо болтол ирээгүй байлаа. Цаг аль хэдийн оройн 9 болж шуурга минут тутамд улам ширүүсэж байв. Гинэт хаалгыг чанга балбах чимээ гарч гэрийнхэн бүгд цочив. Ээж сандран хаалга руу гүйж очиод онгойлготол босгон дээр норсон хувцастай үсэн сэгсийж царай нь цонхисан ах маань зогсож байв. Ээж түүн рүү санаа зовн "Хүү минь чи зүгээр үү? Гадаа юу болсон бэ?" гэж сандарсан хоолоогоор асуув. Гэвч ах юу ч хэлэлгүй чимээгүйхэн дотор шорж шууд өөрийнхөө өрөөнд орон хаалгаа хаачихв. Маргааш өглөө нь бид шөнийн болсон явдлыг ярилцаж байхад ах өрөөнөөсөө гараагүй л байлаа. Ээж санаа зовнон түүнийг сэрэхээр өрөө рүү нь явах гэтэл гинэт утас нь дуугарав. Утасны цаанаас хүйтэн хөндөй хоолойтой цагдаа бид харамсалтай мэдээ дуулгах гэж залгаж байна. Танай хүүг өнгөрсөн шөнө үерийн усанд автагдан нас барсан байдалтай оллоо гэж хэлв. Бүх гэр бүл цочирдон цус царцам чимээгүй болов. Хэрвээ ахын маань цогцос олдсон юм бол өрөөнд байгаа тэр хүн хэн бэ?